2023 оны 100 Минжефтээр Италид хэдэн хоног аялсан. Аюу гой аялж исэн боловч хамгийн сүүлчийн өдрөө тулгаад цүнхээ алдсан. Цүнхээ алдчихад бол яг тэр үед аюух сандраад, стресстэд юу ихэ мэдэхгүй жоохон шоконд орсон. Тэгээ цагдаа дээр нь очиж мэдгдсэн чинь цагдаа нар нь юрдөөс нэг авч хэлцэхгүй, тоохгүй. Тэгээ дээрээс нь юрдөөс хэл нэвтрэлцэхгүйсэн. Ягаад гэвэл цагдаа нар нь англиар ярьдаг юм байлаа. Тэгээ бүр өөр хэлц рүү яав байна тэрэг. Ер нь хүн хаашаач аялж исэн ямар нэг тийм бэлэн байдалтай байх хэрэгтэй мэн аюух ухаарж исэн. Тэгээ тэр үедээ ер нь хүн аялалд явхад юу хамгийн хэрэг болд юм бэ гэж бодсон чинь хүний утас л байт юм байлаа. Интернеттэй тэгээ бүх зүйлтэй бол ер нь хүний утас хамгийн сайн хөтөч болж болно, хамгийн сайн гайд болж байж болох юм байлаа. Өмнө дээрээс нь орчуулагч байж болох юм байлаа. Би нэг жишээ та хэдэд ядчихсан харуулъя. Сайн уу чаач бидээ? Сайн уу? Юу байна да? Тайванда би Парис руу удахгүй нэг найзуудтайгаа аялах гэж байгаа юм л да. Тэгээд очиод юу их вэ чи надад нэг хідэн зүйл санал болгооч. Парист гайхалтай байх болно. Нийгэмд очсон хойноо Эйфелийн замхаг, Луврын музейг үзхийг зөвшөө. Мөн Сена мөрнөр заваа аяж, Парисын гудамжаар ашхаж, орон нутгийн амттай хоолнуудыг амтарч үзээрэй. За окей баярлалаа. Чи тэгвэл надад 0 хаана байгаа вэ гэдгийг францаар яаж хэлдэг? Орчуулад өгөөч. Франц хэлээр нөөц хаана байна гэдгээ où est la réserve гэж хэлнэ. Тэгвэл надад бэлэн мөнгө байхгүй картаар төлж болох уу гэдгийг яаж хэлэх вэ заагаад өгөөч. Франц хэлээр бэлэн мөнгө байхгүй картаар төлж болох уу гэдгээ je n'ai pas d'argent liquide. Puis-je payer par carte гэж хэлнэ. Гэх мэтчлэн технологи ингээ аягүй сайн хөгжиж байгаа үед бол аялахад хамгийн хэрэгтэй тань болох зүйл бол хүний гар утас болсон байгаа юм. Тийм болохоор өнөөдрийн бичлэгээрээ би та хэдэд утсан дээрээ заавалчгүй байлгах ёстой 10 аппликейшнийг танилцуулах болно. Тэгээд бичлэгтээ тавтаа морил. За шууд хамгийн ихний аппликейшнийг би та хэдэд танилцуулъя. Google Maps гэдэг аппликейшн байгаа. Мөн дээрээс нь Maps.me гэдэг нэртэй аппликейшн байт юм байлаа. Ерөнхийдөө газар зүүн байршлыг нь заадаг. Өмнө дээрээс нь А-цэгээс Б-цэг явъя гэхэд бүх замыг нь зааж өгдөг тийм GPS төхөөрөмж гэж хэлж болно. Энэ хоёр аппликейшнийг хоёулангийн утсан дээр бас интернетгүйгээр ашиглаж бас болдсон юм байлаа. Хоёр дахь аппликейшн гэх юм бол Google Translate. Hello, where can I find the toilet? Konnichiwa, toire wa doko ni arimasu ka? Гэх мэтчлэн утсаа ашиглаад шууд real time орчуулга хийгээд ингээ явах боломжтой аппликейшн iPhone-ууд дээр гараад ирсэн юм байлаа. За Google Translate бол сүүлийн үед монгол хэлнээс айлч хэл рүү ер нь орчуулгыг маш сайн хийж чаддаг болсон. Тэгээд камера ашиглаад бас бичгэн тийм зүйлийг ч гэсэн орчуулж болдог болсон. Тэгээд бас voice дуу ашиглаад бас орчуулга хийдэг болсон. Тэгэхээр ерөнхийдөө ийшээ тийш аяллаа гэхэд заавалж орчуулагч гэхгүйгээр Google Translate байхад бол баг ойлгоод баг орчуулах шаардлагагүй аялж болно гэж хэлж болно. За тэгээд гурав дахь нь болохоор Skyscanner бас дээрээс нь Roam to Rio гэдэг бас нэг аппликейшн вебсайт бас байгаа. Тэгээ Roam to Rio нь болохоор яадаг вэ гэхээр би одоо Монголоос аль нэг улс руу аяллаа гэхэд ямар аргаар аялж болох вэ гэдэг бүх зүйлийг ингээ гаргаж ирдэг. Онгоцоор аялж болох, онгоцоор аялах бол хэр удаа аялах вэ? Бас хэр зэрэг үнэтэй вэ? Дээрээс нь газраар аяллаа гэхэд машинаар аялвал хэр их хугацаа орох уу? Дээрээс нь вагоноор, машинаар ингээд холиод аялахад бас ямар маршрутаар аялж болох вэ гэдэг бүгдийг нь гаргаж ирдэг. Skyscanner бол ерөнхийдөө нислэгийн бүх хүнийг гаргаж ирдэг. Хамгийн үнэтэйгээс хамгийн хямдхан хүртэл, хамгийн богино хугацаанаас хамгийн удаан хугацаагаар хэмжлээ ерөнхийдөө фильтрдээд бүх нислэгийн маршрутыг гаргаж ирдэг үнэтэй. Дөрөвт нь болохоор ямар нэгэн тийшээ аяллаа гэхэд одоо ямар газар байх вэ гэдэг нь бас мэдээж чухал шүү дээ. Яг тэрэн дээр бол Airbnb-г би бас яг голчилж авч үзье гэж бодсон. Буудлал бол яг гоё. Гэхдээ бас зарим газрууд аягүй үнэтэй байдаг шүү дээ. Airbnb бол эсрэгээрээ хүний одоо байшин байрыг ч юм уу түрээсэлж болдог. Одоо богино хугацаанд. Гэхдээ буудлыг бодох юм бол зарим нэг газрууд нь Airbnb дээр аягүй хямдхан байдаг. Тийм болохоор Airbnb бас дайжгүй учраас Airbnb-г 4-дүгээрт оруулж ирсэн. За 5-дугаарт нь болохоор Wise тэгээ бас Remitly гэдэг аппликейшнийг оруулж ирсэн. Хүн ингээд нөгөө гадаад аялж байгаад магадгүй карта ATM зайдуулах ч юм эсвэл карта гэртээ орхиж эсвэл карта блоклуулах ч юм уу тийм асуудлууд гардаг шүү дээ. Яг тэр үед болохоор Remitly эсвэл Wise-ыг ашиглаад Монголынхоо данснасаа гадагшаага өөр одоо юу гэдэг нэг данс руу мөнгө шилжүүлээ тэгээ тэрийг ингээд гаргаад авах боломжтой. Яг ингээд тулсан үед бол аюу хэрэгтэй санагдсан. 6 дугаарх нь болохоор энэ жоох инээдтэй. Гэхдээ Flash гэдэг нэг бас нэг аппликейшн байт юм байлаа. Яг зарим үед ингээд хэцүү байдэн шүү дээ. Ингээд яг ингээд гинт бажигдаал ингээд гүйлэх мөлөх бол
үе ингээ гинт гарч ирдэг шүү дээ. Яг тийм үед хамгийн ойрхон байгаа нойлуудыг тань ингээ харуулдаг тийм аппликейшн гэж хэлж болно. За тэгээд 7-р нь болохоор TripBit. Энэ аппликейшн яадаг вэ гэхээр таны аяллаа бүх одоо чухал зүйлсүүдийг нэг хуудсан дээр ингээ бүгднийг ингээ ил гаргаад ирнэ. Бүх аяллаа одоо нөө нисэх тикетүүд тэгээд бүгэлсэн хотелууд гэх юм чинь тэр бүх мэдээллүүдийг чинь нэг аппликейшнээр бүгдийг нь гаргаад ирдэг гэсэн үг. За юу гэдэг маргааш өглөөнөө тэдэн цагт нисэн. За тэгээд тэдэн цагт бууна. Тэдэн цагт буудлаа захиалсан байгаа. Тэдэн цагт машины одоо захиалга өгсөн гэдэг ч юм уу. Тэр бүх мэдээллийг чинь нэг аппликейшнээр бүгдийг гаргаад ирдэг. За тэгээд 8-р нь болохоор Uber бол за Монголын UB Cable гэсэн үг шүү дээ. Хааж очсон одоо Uber-ыг ашиглах юм бол илүү үн төлөхгүй. За тэгээд А-цэгээс Б-цэг хүрэхэд хэдэн төгрөг болох вэ гэдэг нь тодорхой байдаг. Давуу тал өндөртэй учраас Uber-ыг оруулж ирсэн байгаа. За тэгээд 9-р нь болохоор Google Lens гэдэг нэг аппликейшн бас байт юм байлээ. Тэр нь болохоор Google-ийн өөрийнх нь гаргасан аппликейшн дотор Google Lens гэдэг нэг тохиргоо байдаг. Тэрийг онгойлгонгууд шууд утасныхаа камерыг ашиглаад хүссэн ингээд зүйл рүүгээ заангууд камер дээр харагдж байгаа зүйлийн бүх мэдээллийг онлайнаар ингээд гаргаад ирдэг. Би одоо юу гэдэг нь ийшээ тийшээ аялж хагаад нэг алдартай газар эсвэл нэг алдартай зураг ингээд харлаа гэж бодоход тэрийг ингээд камер дээр ингээд байрлуулах юм бол камераасаа автоматар ингээд бүх тэр нөө алдартай зүйлийн миний одоо камерт харуулж байгаа алдартай зүйлийн мэдээллүүдийг онлайнаар гаргаад ирдэг гэсэн үг. Ийшээ тийшээ аялж хагаад одоо хөтөж ирэхгүй тэр камерыг ашиглаад бүх мэдээлэл авч болно гэсэн үг. Тэнгүүтээ за 10-р нь болохоор энэ бас айгүй надад айгүй чухал хэрэгтэй аппликейшн санагдсан л та. Backpoint гэдэг. Тэр аппликейшн руу ороод хаашаа явах гэж байгаа. Тэгээ хэдэн хоног болох юм гэдэг мэдээлэл оруулангууд бүх таны одоо нэг чемдаанда ачих ёстой зүйлсүүдийг чинь ингээд листлээд гаргаад ирдэг. Бүр ингээд хэдэн бандаж авч явах юм, хэдэн солионы цаам зөмд авч явах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлийг чинь ингээд гаргаад өгдөг. Ийм 10 аппликейшнийг та хэдэд танилцуулъя гэж бодсон. Утсаа ашиглаад ямар ч аялалд санаа зовхгүйгээр те, стресстгүйгээр, мөнгө цагаа өрөхгүйгээр гоё аялаарай. Тэгээд бас миний хэлээгүй та хэдийн бас өдөр тутамдаа аялалд ашигладаг аппликейшнууд байх юм бол доор комент хэсэгт бичээрэй. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс та хэдийн типийг хараад бас дараагийнхаа аялалдаа хэрэгтэй аппликейшнаас хэрэгж болно шүү дээ. Бичлэгээ дуусгахаас өмнө honorable mention буюу миний хувьд хамгийн их ашигладаг аппликейшн одоо аяллаа одоо ер нь өдөр тутамдаа ашигладаг аппликейшн гэх юм бол ChatGPT гэж аппликейшн байгаа. Мөн дээрээс нь Perplexity гэдэг бас нэг юм аппликейшн байдаг. ChatGPT-ийн хувьд бол ерөнхийдөө одоо бол бүр амар хөгжсөн учраас шууд надтай ингээ хоорондоо баг ингээд яриа үсгээд баг миний найз юм шигтэй ингээд миний багш юм шиг ингээд баг явдаг болцоолээ. Сайн уу ChatGPT, би одоо бичлэгээ дуусгах гэж байна. Чи хамгийн сүүлчийн үг манай үзэгчдэд юу гэж хэлмээр байна? Сайн уу? Сайн байна уу? Одоогоор би дуусахгүй. Тантай ярихад үргэлж бэлэн байгаа. Танд өөр асуулт байгаа юу? Үгүй, надад асуулт байхгүй байна л да. Би ингээ YouTube Mango Mind гэдэг нэг YouTube channel таахгүй юу. Тэгээ одоо YouTube-ийнхаа бичлэгийг дуусгах гэж байна. Тэгээ чи манай үзэгчдэд хандаад юу гэж хэлмээр байна? Ямар нэгэн сургаал үг ч юм уу, ямар нэгэн гоё үг хэлээ зүгээр дуусгаад өгөөч. Эсвэл онгойч байсан болно. Үзэгчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж тэдний дэмжлэгийг хизээч мартахгүй гэдгээ хэлээрэй. Мөн ирээдүйд хаана юу хийх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцвал сайхан байх болно. Хэрвээ та ямар нэг сургамж үлдээх гэвэл хизээд өөрийгөө хөгжүүлж мөрөөдөлдөө хүрэхийн төлөө зогсоолтгүй зүтгэхээрэй гэж хэлж болно. За окей, баярлалаа. Тэгэлгүй яамаа. Танд амжилт хүсье. ChatGPT бол угаасаа хаан тавьж байгаад хүнд аюу хэрэг болох юм байлээ гэж би ойлгосон. Энэ бичлэг хэрвээ таалагдсан бол лайк and subscribe дараарай. Тэгээ ChatGPT-ийн хэлснээр манай бичлэгийг үздэгт баярлалаа. Манай YouTube channel-ыг subscribe хийсэнд бас баярлалаа. Тэгээд ирээдүйд өөрсдөө хөгжүүлээрэй. Окей, үзсэнд баярлалаа. Bye.